гэр орон болон байгууллагын чуунагчид төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Төлөвлөгөө гаргахдаа яах ёстой гэхлээр нэгдүгээр бичиг баримт хаана байгаа, хоёрдугаарт одоо энэ нэг өөрсдөө хамгаалахын тулд бичиг баримтаа хаана байгаа гэр бүлийнхээ хүмүүст ярилцах хэрэгтэй байна. Хоёрдугаарт байгууллагын чуунагчид дээр хамгаалахдаа яах ёстой гэхлээр хамтдаа байгаад ярилцаад бид нар одоо ямар нөхцөлд ямар байрлалаар хэн хаана орж өөрсдөө хамгаалах гэдэг талаар маш тодорхой мэдээлэл авлаа. Үүний дагуу сургалт нь ямар онцлогтой вэ гэхээр зөвхөн одоо яг гамшигын төрлийн одоо мэдээллийг мэргэжлийн байгууллага хүргэхээс илүүтэйгээр одоо яг хороо хэсгийн ахлагч нарыг сурагч төвчээр бэлтгэж байгаа нь бол маш их онцлогтой байна. За хэсгийн ахлагч нар нь өөрсдөө бол яг иргэдтэйгээ шууд тулж харилцдаг. Энэ нь бол иргэдэд бол гамшигаас хамгаалах чиглэлээр бол мэдээллийг өгөх. За тэгээд одоо энэ яг сургалтын хүрээнд бол олон нийтийн оролцоотой гамшигаас хамгаалах гамшигын эрсдлийн удирдлага, за тэгээд хуарангийн удирдлага гэдэг зүйлүүд нь бол маш илүү онцлог байлаа. Сургалттай холбоотой налах дүүрэг гэлтгүй одоо бусад дүүргүүдэд зайлшгүй шаардлагатай болов гэсэн үндсэн дээр би энэ саналыг тусгуулахыг хүсэлтэй байгаа. Энэ санал маань бол хороо дүүргүүдэд гэмт хэргийн улсын сэргийлэх салбар зөвлөл болон хамтарсан баг мөн халамжийн жигээс болохоор амжилтаа дэмжих зөвлөл гэдэгтэй адилхан гэмт галын одоо гамшигт эрсдлийг яаж бууруулах вэ? Ямар нөхцөлөд даван туулах вэ? Бэрхшээл яаж даван туулах вэ гэдгийг одоо хамтарсан одоо тийм бүлэг зөвлөл одоо байгуулах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.